1 2 3 1 2 3. За орой минь манайхан тэгээ ороод ирээрээ бүгдөө орж ирээд шеэрлээд түгээгээд найзуудаа ураад өгөөрөө. За тэгээ шеэрлээд өгөөрөө. Тэгээд яриага хахаар нэгдээс эхэлчмээр санагдаа. Сая засгийн газар байгуулагдлаа те. Нэг 3 сайт хасгаж байгаа шиг 20 сайттай болж байгаа юм байна. Тэгээд нэг юм айгуу тийм тодорхой олж харагдчихэв. Эндээс юу харагдсан бэ гэхээр энэ удаан насгүй ийм улс төрийн намууд тийм ээ юу яадаг юм бэ? Ерөөсөө яг энэ төсөв рүү дайрдаг юм. Улаалт юм. Энэ бол шууд дээрэм хийгчл дайрдаг юм. Тэр нь л илүү тод харагдлаа гэж би бол тэгж үзэж байгаа. Яг бодит байгаа дүр зураг. Тэ 68 муулаа байж засгаа дангаараа байгуулж чадахгүй байгаа байдлыг чинь дотроо хоёр багт зэрэг мэдлийн төлөө нөгөө бодлого гэж юм байхгүй болчихгүй. Улс төрийн намын бодлого те. Чин тэгээд улс төрийн намын бодлого байхгүй учраас энэ иргэний зориггүй ногоорсон хүмүүсийг за мэдээж хөдөлмөрийн үндэсний нам гэдэг илэрдэг ингэж яаж байгаа. Энэ ерөөсөө Монгол улс төрийн намын бодлого улс төрийн цааш явах тэр хөгжлийн одоо өөртөө 20-50-ыг харцсан гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тийм алах гэж харагдаад байгаа байхгүй. Яриагаа эндээс эхэлчихье гэж бодоод. Тэг бодлого үзүүлсэн авахгүй байхгүй. Тий. Үзүүлсэн ерөөсөө алах. Үзүүлсэн аггүй бол одоо хөлтөлтэй адилхан гэсэн үг байдгийг угаасаа. Үзэл санаа гэдэг бол энэ дэлхийд дээрх одоо хамгийн том чадвар чансаа юм а гэж. Одоо миний нэг хүндэгдэг англи энд чи хэлсэн үг би. Тэгэхээр үзэл санаагаараа ялгараад үзэл санаагаа төвлөрөөд за ийм үзэл санаагаар одоо улс орныг авч явна гэвэл ийм бодлого гарнаа. Жишээлбэл барууны үзэл санаагаар явъя гэд чиглэлээ бариад явах юм бол тос усаараа ялгарна. Гэвч барууны үзэл дотор зүүнний үзэл холигдож холимог хуурга болж болохгүй. Тэгэхээр би одоо миний байгуулсан ардсан нам бол холимог хуурга. Тий. Тэгээд тийм ч учраас тэнэглээд олон ургалж үзэл энэ төр гэдэг шүү. Үгүй шүү дээ. Үзэл санаагаар шууд ялгарна. Барууны үзэл санаа бол ямар бодлого барьдаг юм бэ гэвэл хамгийн нэгдүгээрт хувийн өмч. Хувийн өмчийн халдшгүй дарах юм. Хувь хүний одоо эмтэршгүй дарах хэрэгтэй бүрэн эрх тийм үү. Тэгээд одоо эрх чөлөө. Суур нэрс юм. Одоо засаг төрд бол том төвлөрлөөсөө байхгүй болгоно. Маш сомхон бүтцтэй авсаархан татварладаг хүн төрөлтгүй болгоно. Төрийн оролцоогоос хязгаарлана, хазаарлана. Төрийн оролцоор нь баг байхгүйгээд хүмүүс өөрсдөө амьдралаа аваад бизнес юмаа хийгээд ингээд чөлөө төрсөлдөөнд ороод явхад нь хуулийг зөрчөөл биенийгээ дээрмдэх тоног үйлүүд л явуулахгүй бол төр оролцохшгүй. Ерөөсөө л хамгаал. Ийм одоо үзэл санаатай бол энэ бол барууны нам. Тэгэхээр үзэл санаа байхгүй байна. Тий үзсэн. Зүүнний үзэл санаа гэдэг бол одоо төр дөмчийг төвлөрүүлнэ, тийм үү, халамжийн тогтолцоог бий болгоно, төрийн оролцоог бүр их хэсэг нь гендертэй болно. Энэ бол цэвэр зүүнний үзэл санаа. Тий. Тэгэхээр зэрэг одоо зүүнний үзэл санаатай ардын нам байна, хүн нам байна, бас намууд байна тийм ээ. Эдгээр чинь бол тэр ер нь хандлага нь гараад шүү дээ. Одоо энэ дээрээ суудлаа олохгүй, доороо гүйтлээ олохгүй гэдэг нэг үг байна да. Тэр лавц мэрэгний хийсэн үгнээс аван кадад бодоход одоо энэ хэмэх самбраагүй байдал үүсэж байгаа, энэ тэнд ажил хаялт болж байгаа, шүүх мөхрүү дайр тавталж орж байгаа энэ аран шангууц чинь бол дээрэмчдийн бүлэглэл тийм үү. Ямар ч үзэл санаагүй тэрнээсээ болоод чиглэл зорилго бодлого нь тодорхой бус. Ийм прагматик тийм үү. Ийм тогтолцоо бий болоод ирэхлээр чинь бол эдгээр доктортой засаг гэж андаардаг хамгийн докторгүй байдал энд дүүснэ. Тэг яахаагаа мэдэхгүй тийм үү. Төөрцөн тийм ээ. Харанхуй мандам төөрцөн хайшаа явахаа мэдхээ байцсан хүний гар хардаг тусламжид дулдуйтсан тийм үү. Гадны тусламжид дулдуйтсан засаг төртэй. Дотор талдаа төр засгаасаа юм уу хин нэгэн компани хин нэгэн хүнээс халамж гордож өгдөг иргэд сонгогчтой. Тэгэхээр энэ тогтвортой байна гэдэг нь өстой гонжинж. Доктортой байдал хэдийд байдгийн бэгвэл би хамгийн түрүүнд хэлсэн тийм үү. Барууны тогтолцоо гэдгсэн тийм. Жишээлбэл хайвар мэлэг харалдаа. Сая
Испанд очиод илтгэл тавьж зад авлаа шүү дээ. Одоо хайвар мэдээ жил гарахны дотор Аргентиныг ямар одоо эрс өөрчлөлтөнд оруулаа. Эрс өөрчлөлт чинь гэдэг чинь эрс шинжил гэдэг чинь юм. За яа. Тийм байхгүй юу. Тэгэхээр манайд бол тийм бодлого чиглэл алга. За тэгэл би бол ерөнхийдөө оюуны хаосралд орсон хэдэн нөхцөл нэг л их одоо мондөг мэдлэгтэй сэтгэлгээтэй хүмүүсийн тэр дүрлөө хувирч чадахгүй шүү дээ. Тэр нэг дүр өвтөөсөн гэх юм уу одоо орлогийн хэлээр бол нэг тийм хэлбэртсэн тийм үү. Худлаа ярьсан, залдсан, залхаарсан, энийгээ таараад тэр завхаарж махаар бүр газар авсан. Ийм л юм болж шүү дээ. Энэ одоо тэр соёлын доголлоо ийм ёс зүйгүй тийм ээ. Гэртээ эрхчлөөтэй бай, эрхчлөөг бий болгож чаддгүй, гэртээ гоо сайхныг бий болгож чаддгүй, гэртээ соёлтой байж чаддаггүй, гэртээ урлагтай аран шинтэй ханддаггүй хүнээ соёлын яамны сайд хийж байгаа мó л гэж хүмүүс бол одоо бол энийг жоохон ичиж амьдрах хэрэгтэй. Одоо бол бүх юм ингээд майг гаргаал тавьны хүмүүс бол. Одоо тэр нэг маамал хөдөлмөрийн сайд байна. Тэр чинь одоо тэгээд хүүхдтэй юм уугүй тэтгэмж урдах ихнэр ч юм уу чи хүүхдийнхаа тэтгэмж төр өгч чадаагүй. Хин гэдэг нэг казак нөхөр л болсон шүү дээ хингэлээ. Аг бакарч лөө. Акором гэж юу? Тэ акоромч бакарч лөө. За тэр нөхөр. За нэг тийм. Ер нь акоромд байна энэ засаг. Тий. Акором дээрми акором заа. Тэгэл акоромсаа халих гэхээр бариад авна. Акоромсаа гарах үндэс байхгүй. Гарах юм бол чиний тэрийг чин зөвхөн. Чиний нөгөө нэг явдлыг чин зөвхөн шүү гэд. Тэр нөгөө явдлыг сэндийн доржих нэг зохиол байд юм л да. Ямар ч нөгөө явдлыг хүн нөгөө явдалтай болчдөг байхгүй өвчин тусаа тийм тэр зохиол. Чиний нөгөө явдлыг чи зөвхөн чи тэг жилээрээ гүтэл. Надад чи ямар нөгөө явдал байдаг лээ түүг бодос үлдээ ганцаарчдаг байхгүй. Нөгөө явдалгүй байсан мөртлөө. Тий. Тэгэхээр ийм юу гэдэг маш хямдхан аргаар татвар төлөгчдийн болоо сонгогчдын татаас буюу мөнгөөр тийм үү. Тэгээд нөгөө нэг юу лээ баялагын сан ман яриад тийм үү. Тэр баялагын сан гэдэг бол дээрмийн сан татвар төлөгчдийн мөнгийг авч байгаа энэ татвар бол бас дахиад тонуулын тонууд хийж байгаа аль явдал энэ дээр одоо сайхан наргиж шүү дээ. Ерөөсөө тийм үү. Мэдж байгаа харсаар мэдсээр сонгож байгаа сонгогчд юм бол хохин. Одоо ингээд би яг шууд мэдэрч байна. Одоо чи өтрийг яриа сууж байгааг харж байгаа хүмүүс талархаж байна. Тий бүгдээрэнд нь талархаж байна. Гэхдээ хараагаас сууж сайн энийг сохор юм, энийг сагсуу саарл юм гэдэг. Үгүй битэрийн сохор мохор битэрийн саарл маалыг ярихаар өөрсдийнхөө толгой дотор юу болцсон бэ гэдгээл бодож тунгаад суугаач л гэж бид нар ямар ажиллаа алдсан амт гэдэг ууштай юм биш. Жохон ухаараач гэгэрээч энэ үндэстнээс тусгаар болсон мөн үү биш үү? Энэ бас хуультай болсон мөн үү? Жохон эрүүл ухаантай ажилладаг байгаа шүү. Тийм эрүүл ухаантай байгаа шүү дээ. Гэхдээ энэ бас хуультай болсон мөн үү? Муу юм бол тэр төгрөг нуур муур гэдэг баахан юм асуудал гараад ирсэн. Тийм. Яатсан? Төвчмээгүү. Тийм. Эсвэл одоо энэ хүн асуудалгүй байна гэдгийг энэ одоо ёстой жинхэнэ одоо хөөр хиймэн энэ хүнийг доромжиж ханахгүй хэлмэгдүүлсэн байна. Нотлол гаргаад тавь л да. Тийм. Тэгвэл өстой сори бурхан энэ чинь бурхан байсан байна, булчин байсан байна бас гэд хэлж шít бид нар. Яагаад гаргаад тавихгүй? Яагаад оюун эрдний одоо нөгөө орлогоо нотлог гэдэг асуудал 30 сар боллоо. Байхгүй. Таг. Ийм завхарсан хуулийн тогтолцоотой газар гэж ямар байдаг юм? Тэгэхээр энэ бол дээрмийн тогтолцоо. Одоо өнөөдөр нэг 19 сайттай 16 яамтай болж байгаа юм байна. Тэгэл харлаа, тэгэл ойлгомжтой. Энэ нэг удаан байхгүй гэсэн. Энэ нэг юм болж байна. Энэ орлогоо нотлогсноос энэ херог чинь баатрий чинь 2 том бензиний асуудал гарч ирээд дарагдсан байхгүй. Хүмүүс марччих. Эргээд энийг сөхөөд ярих зайлшгүй шаардлагатай гадаг энэ чинь дэлхийд аягүй цөөхөн байдаг юм байна. Тэгээд тэр 2 том бенз оруулж ирсэн юм байна. Германаас зээлэр авсан гэсэн тэр нь худлаа гэдэг хүмүүс гаргаж ирээд тавьчихлаа. Тэгэд би үнэхээр хулгай гэх юм бол энэ Лувсан намсраа оюун энэ Халтмаагийн Батлах хоёр их хурлын гишүүн өгөөл тэр үзээ яддаг элбэгдөрчгүй шалгуул л та. Элбэгдөр чинь тэгсэн үсттэй. Тэг бүгдийн шалгуул бол асуудалгүй байсан шүү дээ. Тэгээд ямар ч асуудалгүй
гэдэг нь нотлогдсон хүн рүү дайраад өнөө өөрийнхөө бурууг бус руу жихэл өрөөлийн гавьяаг үндэслэн луурдаад явж байгаа Чингис хаан 13 дугаар зуунд хэлсэн үг шүү дээ. Тэгэхээр би эднийг бол дүгэн шилэгдэн өөрийнхөө бурууг бус руу жихэд сурсан өрөөлийн гавьяаг зөвхөн үндэслэн луурддаг би энийг хийсэн би энийг санаачилсан тийм ээ ингэдэг юм л бас. Тэгэхээр би бол энэ төрөд их хуралд очиж байгаа засгийн газарт очиж байгаа хүмүүс бол яагаад шунаад гүгээд байдг юм бэ гэвэл дээр юм хийх хямдхан амьдрах тийм үү одоо бизнес хийж торгоогоо ажиллуулж сэтгэж амьдрахгүй зүгээр тоноод хийж амьдрахаар шийтсэн улаан гарууд байт юм байна л гэж харж байгаа. Ерөөсөө тэгж харагдаж байна те энэ идеолог гэдэг үг уул нь энэ үзэл баримтлах суудахтаа өгшүүд үзэл санаа гэсэн үг те. Тэгэн гут энэ үгийн маань бүр энэ улс бүр утгагүй болгож байна. Одоо либерализм утгагүй болсон шүү дээ. Зүнтнүүд тэгсэн. Энэ зүнтнүүд бүх юм утгагүй болгодог байхгүй юу? Одоо либертариан гэж ярьж байна, либерти гэж ярьж байна. Айгүй энэ би яриад байгаа шүү дээ. Эрхчлөөгөөр устгуулна гэдэг чинь яваад байгаа байхгүй юу? Энэ коммунистуудын арга, энэ чинь зүнтнүүдийн арга байхгүй юу? Одоо тэгэл энэ улс төр доторх энэ үйл явдал дотор тэр энэ улс төрийн хэвлэлэг дотор прагматик гэдэг үг их гоё юм шиг сонсогдож хэлэгдлээд байгаа. Энэ мэн чинь бол уулна үзэл санаагүй өөртөө ашигт хонжоо хайгчдыг хилээд байгаа үг шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээл засгийн газар нь прагматик байдлаар ажиллана гэхээр чинь өөртөө ашиг хонжоож ажиллана гэсэн үг үстэй. Татвараас дээрэм хийнэ гэсэн үг үстэй. Социализм ноёрхсон хэвээр байна л гээд тавчхондоо хэлчих. Тийм ба. Социализм ноёрхсон хэвээр байна. Социализмын одоо танил тал хардаг тийм үү. Хатуу амрах садангаан өөдөн татдаг тийм үү. Тэнэгэн одоо өөрийнх нь талын хүн ажилгүй байвал тэрийг ажилтаа орлоготой болгодог. Тэр нь юу гарав татварлагчдын мөнгөөр тэрний юу бол одоо энэ том хөлс компаниудын өндөр татварууд шүү дээ. Одоо байгалийн баялагийг илрүүлээд үйлдвэрлэл бий болгоод ажлын оронтой ажилчид мэргэжилтнүүд тийм үү бэлдээд ингээд явж байгаа хүмүүс чинь маш их өндөр хэмжээний хэдэн их найдаар хэдэн тэрбум татвар төлдөг юм байна. Тэрнээ шимгч амьдарч байгаа аал ийм л хүмүүсийн тогтолцоо очоод байна шүү дээ. Энэ чинь манайхан цэвэр социалист тогтолцоо руу орчлоо л доо. Тэгсэн хэрнээ гадны хөрөнгө оруулалтыг татна. Бүр онгоо шиг юм ярих. Юу гэж юм социалистууд руу хөрөнгө оруулж хам мөнгө хөрөнгө дараа хийж яадаг тийм тэнэг одоо бизнесмэнүүд тийм компаниуд шүү хийх юм бэ? Тийм шүү дээ. Тэр нь алдсан нам дотор байгаа энэ манайхан нэрээ яа. Энэ хүний өмч дээрэмдэхээ 34% авахад бид нар баялагын сан дэмжиж байгаа гэх юм. Ялангуяа тэр Арсан нам ч барууны нам биш. Харин хүний улаан зүүнний нам баггүй. Одоо ганц хүмүүс ч улаан зүүнтэн байна шүү дээ. Юу гэнэ манай нөгөө ажилд орсон менежерүүдийг ажилгүй болгох юм бол засгийн газрын аршийн хоолны гэнэ. Ерөнхийдөө дайрсын өвчин үчил. Үгүй хүний эрх хэрэгчлөө ярьж байгаа хүмүүс ингээд арьс суулна гэж ярихгүй шүү дээ. Юу хэлж байгаа үгнээсээ бодлоо. Тэгээ хүний эрхийн тэр торооны тэр Сүхбаатар эрдэнэ бол тэгэл гендер яриад байгаа. Энэ гендер гэдэг чинь хүүстэй. Ядаж нэг ийм уншчихж яадаг байна. Тэгэхээр энэ чинь дэлхийд дээр чинь маш олон хүүстэй болсон шүү дээ. Энэ гомо, лесби, трансгендер эдрийг одоо энэ засагт оруулах гэдэг юм уу? Нэг ийм хачин, ийм ойлгомжгүй мангар юм ярьдаг эдрийг одоо болно. Жохон юг харчмаар уншчмаар байгаа юм аа. Үгүй нэг хобби юм уншихад болчих. Зүгээр л одоо Монголд социализм ялах гээд яаж дампуурс нэг л түүхийг харчих. Бид өөрөө 21 оноос хойш өдний хүртэл яаж явсныг л харчих. Тэрнийг ерөөсөө харахгүй. Тэгээд тэр гашуун түүхийг тэр бузар түүхийг дахид давтах гэдэг шүү дээ. Би яагаад социализм яв хэвээр юм байна гэд тэр ярен дундаас ингэ ярьвэ гэвэл яг социализм төрүүл сэтгэж ийсэн, төрүүлж харж ийсэн тийм үү. Би нэг яриад ичгчтэй нэг туршлагатай хүн гэж байхгүй шүү. Тийм, туршигч яддаг шүүгээд. Үргэлж туршигддаг шүү. Тэр туршилтыг давж гэмээр тэр хүн одоо амьд байж чадна, амьдрч чадна, алжиргалаа зогсоож чадна гэдэг л би бол. Тэрээс нэг туршлагатай царайлал. Туршлагатай хүний цаана энэ бууртай хүний цаана булхай нуугдна гэлээ хичээл мөнөн байхгүй. Тэр буурыг нэг л сүрхий бууртай хүн тийм ээ. Би нөгөө битил төлөвшөж тэнэгтэр гэдэг үгээ чи би нэлээд юм анзаар судалж харж хэлсэн болохоос зүгээр чэжний бангаар хэлсэн үг биш шүү. Биш. Би тэгээд эстэд хэдэн залуучууд чи байсан шүү дээ. Манай хинэ Амрадуугийн нэг уулзсан дээр хэллээ шүү дээ.
Тэгэхээр дандаа өс дандаа боож гэж. Тэгээ энэ социалист тогтолцооны үед чинь үргэлж боожж, урагшилж, зүтгэж явсан цөөхөн хэдэн хүн байна. Хоёулаас одоохоц ярьжсэн тийш орно те. Тийм. Нөө нэг цэдэн болгоотой яг уулзаал уулзгаал тэгээд зогссон байна шүү дээ. Тэг яг нөгөө юуны сургуулиан төгссөн шүү дээ. Манай хүн чинь 44 оноос 50 оны хооронд нөгөө Монгол Ардын хувьсгалт намын лектрийн давчаа. Тийм тэнд ажиллаж байгаа. Шинэ Монгол Ардын хувьсгалт намын шинэ хүчний сургуулиа төгссөн. Тийм тэгээд лектрийн давчаанд ажилд орсон явж байсан. Тэгээд лектрийн давчаанд ажиллаж байтлаа одоо чой болсонгоо асуураад орсод. Тэгээд чой сонгоод насварт нь хөлт харуул хийгээл үдээл ингээл студиаар жаргасан тийм ээ. Тэгтэл манай бас л ингээл туршилтыг дандаа даваад байсан баг. Аимшигтай социализмын туршилтууд аимшигтай ёстой авшийн өвчтөг туршилт байлаа шүү дээ. Тэгэхээр тэр туршилтыг даваад 1944 оноос 50 он хүртэл одоо улам мэдлэг нь тэлээд өсөөл тэндээс шилэгдээд тэр туршилтыг даваад намын төв хороонд иржээ. Намын төв хороонд лектрийн давчаанд ажиллаж байгаа одоо Дамбуантертай ажиллаж байгаа. Тэгээ тэр нут хүмүүсээс нэлээд өсөж байцсан байгаа. Тэр донд хоёр ажигласан юм нэг тунгалаг тамир цогтойч хоёр кино гэдэг ярьсан тийм ээ. Тийм гярхаа байгаа байхгүй ер нь их саргаг хүн байсан байна. Тэгээд 50 онд хойшоогоо зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургууль шилэгдээд явж. За зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургууль явах учир шалтгаан юу гэвэл Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны үзэл сурталын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Сосор Барам гэж миний нэртэй хүн байж. Таны амьд. Тэгээд тэр амьдаа бол бас сүрхий ярахаа хүн байж. Тэр хүн одоо лоо хуузгааг ажиглаад энэ хүн ер нь Оросд их сурах гал үзээд байдаг байж. Гүйцэл сурч чадахгүй шүү дээ. Орчин байхгүй юм чинь. Тэгээд ном орчуулан шүнжин суун уншин ингээд лоо хуузгаан тэр одоо зүтгэл чадварыг үнэлээд одоо энэ хүүхдийг зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургуульд явуулъя гэдэг шийдвэрийг гаргасан юм байна. Энэ зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургуульд өмнө 4 хүн явсан юм байна л да. 50 оноос өмнөх хүн. Тэгээд ер нь энэ дэлхийн социалист орнууд буюу хөрөнгөтөн орнууд дотор байдаг социалист коммунист намуудын одоо толгой удирдах бүрэлдэхүүнүүдийн хүмүүсийг энэ зөвлөлт холбоот улсын коммунист намын сургуульд суралцуулдаг, их өндөр хангамжтай суралцуулдаг ийм юм явж ирсэн байна. Тэгээд эхний ээлжинд бол Монгол улс Дөгөр шүрэн зундуй Цэдэн Дамбаа Энэвш гэдэг 4 хүн явсан юм байна. За хоёрдугаар ээлжинд Сосор Барам гэдэг хүний одоо харж анзаарч шалгаруулж явуулснаар бол Лодой гэж хүн, Дэлэг гэж хүн, Давгсүрэн гэж хүн, за тэгээд Лохоцгой 4 хүн явсан юм байна. За энэ 4 хүн дотор Лодой нэлээ ахмад хүн байсан. Дэлэг, Давгсүрэн, Лохоцгойгоор яг жацуу 27 настай залуучууд байсан байна. Тэгээ энэ дундаас тэр Давгсүрэн гэдэг нь бол одоо Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны одоо гадаад харилцааг хариуцсан тийм нэрийн бичгийн дарга хүн байсан. Тэгээд яг Москвадаа сургуулаа төгсөөд тэр Москвадаа үлдээд тэндээс сууршаад Орос гэнэ мэтэртэй болоод ингээд үтсэн юм хүн юм байна. Тэгээд энэ дундаас нөгөө Дэлэг гэдэгтэйгээ найзлаа. За Давгсүрэнтэй гэдэгээс бас нэлээд хөдөө болоод гуруулаа сургуульд очиод за коммунист намын дээд сургуульд очиод одоо юу яасан байна. Их гоё сургууль юм гинэ 10 давхар цаавал байшин дотор байрладаг. Тэгээд өндөр хангамжтай. Тэгээд хувцс сунар бол уцгаа захиалгаар хийж өгдөг. За хоол ундвал Кремлийн одоо ресторан ганцнд хооллдог. Тэгээд хоолыг бол тусгай захиалгаар маха захын өөрсдийнх нь захиалгаар ингээ хоолыг өндөр хэмжээнд байж л дээ. Галуу, дахиа, за тэгээд гахаа, өхөр, хонь гэл одоо янз бүрийн малын мах. Тэгээд тэр коммунист намын дээд сургуулиуд тэр Кремлийн ресторанд бол махыг авахтан Францаас одоо оруулж ирдэг махыг. Зүү. Украинаас бол гахаа махаа оруулж ирдэг. Нэлээд өндөр түвшний байгааз. Тийм байна. Тэгээд тэнд сургуульд ороод мань хэд чинь за ингээд Орслыг бол одоо гүйцэл сайн ойлгож өгөхгүй. Тэгэхээр номоо уншаад нэг хагастай ойлгоод зарим ярих юм дээр юм бол
нөгөө гүйцэд боловсроогүй байж л дээ. Өсөж байж байгаа. Тэгээ Орос хэлийг л одоо нэн төр хамгийн сонсох хэрэгтэй гэдэг орондоо яриа судлаад үзсэн. Ер нь Орос нөхдөөтэй найз бол. Тэгээ ялангуяа эмэгтэй хүнтэй бол их найзлах хэрэгтэй гэж. Тэгээ энэ нэр нь зөв юм байна гэдэг ингээд судлаад үзэж. Тэгээ тэр коммунист намын дээд сургуульд бол Зөвлөлт холбоот улсын одоо коммунист намын төв хорооны одоо нөлөө өгөхий удирдлагууд нарийн бичгийн дарга нар нам засгийн одоо удирдах багт орох хэрэгтэй улсууд тийм үү. За тэгээд салбар бүрийн одоо коммунист социалист нэг маш салбар бүрийн одоо удирдах багт орж ажиллах хэрэгтэй хүмүүсийг сургадаг. Америк, Франц, Англиас хүмүүс ирж сурдаг. Тэрний үг бол нөгөө Англи, Америк, Франц чинь коммунист нам социалист нам байсан ба шүү дээ. Тэр намын хүмүүс ирж сурдаг барууны хөгжингүй орнуудаас. Тэгтээ тэрнийх нууц далд байдалтай нэлээд өндөр хангалттай суралцдаг байсан юм байна. Давхар одоо тарнуул Монголд ажиллаж ирсэн мэдэхгүй тийм үү. Японоос бол хүн ирж сурч ирснийг би мэдэхгүй байгаа гэж лохож ярьж байна. За ингээд Оросын сурахын тулд бол одоо нэг тэр өөрсдийнх нь тэр намын коммунист мэдээ сургуулийн ойролцоо нэг бүжиг болдог том заал байж. Залууч цоцог болдог. За тэр бүжигэнд л одоо орох хэрэгтэй гэдэг. Тэгээ лоохолгоо бүжигэнд муу гэнэ л те. Тийм сайн биш гин. Тэгээ дийлэг бол янзын бүжигэлдэг гинэ. Тэгээ дийлэг бол вайлшиг бол янзын хийшүүдэг дийлгээрээ багсан байна. За тэгээ бид гуравтаа давгсан тагууруулаад тэр бүжигэнд л гайгүй ордог байж. Тэгээ тэр үед нөгөө дайны харавтаа ч нэг арилаагүй чихүүн тэгээд Оросууд бол эрчүүд нь нэлээд хүж өргөгдсөн нэмээд одоо үлдсэн Оросууд нь архинд живцсэн идэж байгаа хоол нь төмс талхын ерөөс өөр байдаггүй. Тэгээд алхам дээр нэг гарч хэсэг төрхөөл тэгэл идэл пив аваад за пивнээс дамжуулаад архинд ороод ингэдэг. Тэгээд бүсгүүчүүд нь бол нэг тийм одоо миний бодлоор доохожгоо дараахан ярьж байна л да. Одоо эрчүүдээ алдсан бүсгүүчүүд нь бол нэлээ доолширцсан, бэлэвсэрсэн, өнчөрсөн тийм үү? Тийм байх. Тэгээд ганц бүсгүүчүүд их байх. Тэгээд намын сургууль бол нэлээд одоо нэр төртэй сургууль учраас тэр сургуулийн тэргээр бол бүсгүүчүүд охтууд эргэлддэг тийм үү? Тийм байж. Тэгээд тэр бүжигэнд одоо нэлээ яваад бүжигэндээ нэлээд дурлаад сүлдээ бүжиг сайн бүжиг сураад одоо заримдаа нэг хөгжим сонсогдоод заримдаа ерөөсөө хичээл сууж байхад гинтхэн бүжгийн хөгжим бүжгэлж байгаа хүмүүс харагдаад тийм болтлоо бүжгэнд орсон гинэ. За эн чинь одоо хитрээд одоо нэг хэл бол сурах ном эрдэм сурахаараа хазаад явж болохгүй гэдгээ бас гатуу чанд бодоод за ингээ байж гуруула нэг орос хүүхдэд танилцсан гэнэ л дээ. Тэгээ манай лоохоцгоо бол нэг орос хүүхдэд танилцаад тэр нь одоо их мэдлэгтэй боловсралтай багшин байсан байна дунд сургуулийн. Тэгээд дунд сургуулийн багшийн одоо урлаг соёлдох дуртай ном судрах уншдаг, судалдаг, театр, музей үзээ банк тэгж явдаг. Өөрийгөө хөгжүүлж байдаг бүсгүйтэй танилцчих. Тэгээд ижийн болохоор зэрэг онгоцны үйлдвэрт ажилладаг. Ийм ээжтэйгээ хамт Москвагаас жоохон зайтай амьдардаг байсан юм байна. За тэгээ нэг бүсгүйтэйгээ нэлээд дотносоод ингээд за сурах мэдэх унших судлахаасаа гадна нэмээд өөрт нь бас их гоё тийм урамтай ачаа ярьж исэн. Москва хотод 33 театр байсан гэж. 33 театр 33 улангаар нь орохоос гадна их театр, бага театр, Ермоловын нэрмж драмын театр, Ахтанговын нэрмж драмын театр, Пушкиний нэрмж драмын театр гэдэг энэ 5 театрын бол ерөөсөн репертуарыг бүгдийг нь үтсэн гэж уран бүтээлийн. За цөмийг үтсэн гэж. Тэгээ ялангуяа сонгодог хөгжимд тэр одоо бүсгүй нэг дуртай. Чайковскийн нэрмжт одоо хөгжмийн филармоны зааланд очиж дэлхийн бүх сонгодгийг сонссон шүү дээ. Бетховен, Моцарт, Бах, Шопен, Чайковский, Хачатурян гэдэг дэлхийн бүхий сонгодгуудыг бүгд үздэг байсан. За нэг концертын заалдраад ихний ээлжид лоохоцгоо дуг хийдэг байж. Тэгээ нөгөө найз бүсгүй нэг чимхээ сэрээд юм байна л да. Тэгээ сэрээд байгаа жоохон дуг хийдэг. Эхний одоо сонгодог жүжиг, сонгодог одоо дуур, сонгодог балет, сонгодог хөгжим гэдэг үзэхээр жоохон дуг хийгээл байдаг байж. За тэгээ сүүлдээ оршин гинэ. Сүүлдээ юу дуг хийхтэй мантай. Нөгөө хөгжим ойлгоод. Үгүй энийг зохиодог чинь хин юм бэ? Үгүй Шопен чинь 34 хүнстэй ингэсэн. Үгүй энэ суудлууд гэл нөгөө
судлах юм их гарч ирж байна. Нөгөө би нөгөө сонгодог хөгжмийнхаа бүх хүмүүсийг бүгдийг судлаад зүгээр байдгүй. Ийм одоо гэгэрлийн ийм асар том мэдээллийн талын гэж байгаа. Имийг бол одоо нээхэд тэр одоо үргэлжлээс орс өсгүй маа надад бол их өөж өгс юм аа. Би ингээд 3 жил бол хамт байсан. Тэгээд тэр бас өөрөө нэлээ одоо дөнгүүр амьдарч ирсэн юм байна. 1000 рублийн цалинтай. Тэр коммунистийн засваргал оюутанч. За тэгээ гадаадаас ирсэн оюутнуудад 500 рубль нэмж өгнө. Тэгээ 1500. Тасархаа. Тэгээ одоо бүр тасарна. Бүх холбоотын радиогийн хэрэглэх газар гэж байж. Тэнд монгол хэлээр нэвтрүүлгийн газар байхгүй юу? Тэнд делегнастайгаа хоёулаа очиж тэнд ажилд орчих бас давхар. Хичээлийнхаа бос цагаар ингээд одоо дихтер хийн гэсэн үг шүү дээ. Нэвтрүүлэг хийж шүү дээ. Нэвтрүүлэг хийхдээ одоо олон улсын мэдээлэлтэй юу гэдэг тийм юм. Тэгээ би лектор энд багт лектор хийж исэн чинь тэрний одоо үр дүн тэрний одоо тэр дурсалтыг давсны буян гарч ирсэн тийм ээ. Тэгээд бол би тэнд 1000 рублийн цалин бас авна. 2500 сар. Ингээд манай бол 2500 рублийн цалинтай байсан. Тасархаа. За 2500 рублийн цалинтай хүн чинь бол нөгөө хэрэгэлтэнд ордог. За. Тийм гайхамшигтай хүн шүү дээ хооцоо. Тийм байна. Үнэхээр тустай хүн байхгүй юу? Тэгээ нөгөө хэрэгэлтэнд оруулаа. Тэгээд оюутан байхдаа зүгээр байхгүй. Энэ барууны орон морон Америк, Япон яаж хөгждгийг, эдийн засгийн яадгийн тийм улс төр яаж бүгдийг ингээд ямх судлаад өгсөн байхгүй. Тэр нөлөө чинь өөрийн одоо нөгөө хэлбэгдлийн ман донд аваач шалтгаан болсон юм байна л да. Гэхдээ зүв байгаа байхгүй. Тэгээд тэнд байж байгаа манай тэр бүх холбоотой радио, телевизийн хэрэглэх газар болоо тэр хорооных нь нэг тийм амралтын газар байдаг юм. Кремд хар далайн зах дээр. За тэр гайхамшигтай газар гинэ. Ойролцоо сивстабл гоч байдаг. Тэгээд Кавказын гоё уулуурууд байдаг. Тэр лөө одоо нааша Монгол руу зарлж өрж хаа тийшээ 2 сар яваад найз нөхдөдөө явцдаг. За. Тэгээд тийшээ нөгөө орс өсгүүтэйгээ яваа шүү дээ. Тэгээд яваад очиод тэнд бас зүгээр байхгүй судлал явна. Байгаль орчингийн судлал машин жолоочтой хөлсөд авчихдаг. Тэгээ машин тэнд тавиулаад жолоочоо нэг байр аваад өгч нь 2 сарын хугацаанд гэж байгаа шүү. Тэгээд өөрөө болохоор нөгөө найз нартайгаа цуг нэг өөрөө хөлсөд авчихна. За тэгээ ерөөсөө зүгээр авахгүй. Одоо энэ зүгээр юм үзсэн байрны хот судлал тийм үү хадаар явна. 2 сар өс зүгээр өгдөг. Дандаа л мэдхийн төлөө явж ирсэн юм байна. Тэгээд манай тэгж байгаа би энд ирснийх энэ мэдэх болцоо дахиж надад болдохгүй. Тийм учраас 7 хоногийн 5 өдрийг тавуулангийн цэвэр өөртөө зориулдаг байсан. Дандаа сурах, мэдэх тийм ээ орчлоо сайжруулах, түүх дэлхийн түүх болоод Орсын түүх энэ хүний түүх явж ирснийг судлах тийм үү. Одоо нойр хоолгүй байдаг байсан. Зүгээр жоохон амсгийн өдөр тэр бүжиг явах үед хавсгтансаа байсан шүү. За ингэж суралцаад бол энэ коммунист мандат зөвлөг би 3 жил суралцаад ингээд дүүргээд төгссөн. За ингээд төгсөөд явахын даваан дээр нөгөө бүсгүй зайлвал 3 жил ойр хамт байсан. Тэр гоё сонгодог бүтээлнтэй үзсэн хүмүүс чинь тасаатгаа зайлвал тэгээд одоо би дагаж явна. Тэгээд дагаж явж чадах юм уу гэдэг. За тэгвэл одоо тэгээд одоо би юу яа асуудал тавь. Дээд зөвлөлд асуудал тавьж ийж одоо хүнтэй суух зүйл шийдэх. Коммунист намын зөвлөлт социалист бүгд найрамд холбоотуулсан дээд зөвлөл шийддэг. Дээд зөвлөлийн хамгийн том нарын бичгийн дарга нь Воршилов. За. Тэг. Клинти Примо Воршилов гэдэг. За Воршилов гэдгийг мэдхүү. Воршилов гэдэг хүн чинь манай Монголыг зөвлөлтөөс удирж байсан хүн шүү дээ. Тийм, Чавболсон чинь өөрийн хүн болсон шүү дээ. Воршилов чинь Чавболсон Батгай Сэдэн бол тийм үү тэр нөгөө нэг хамгийн эхлээд явуулсан нөгөө нэг галуурчин биш үү? Блюмкэн Яков Григорович Блюмкэн тэр нөхдүүдийн чинь удирдах тэг одоо хэний чинь доод жоо чинь авсан шүү дээ. Дэмж жанжны чинь. Дэмж жанжин гасан. Тийм нөхөр. Тэгээд тэр нөхөр дээр ингээд гуйжаа. Одоо ингээд бид нар энэ очиж амсан та одоо ингээд Монгол явна. Тэгээд одоо бид тэрийг одоо хань шаардлага зөвшөөрлөг өгч гэж.
За тэгээд сар гарan хүлээж байгаа нэг юм орж. Ороод болоод хариу өгнө гэж. Дахиад хичнээн олон хоног хүлээж байгаа. Тийм байх зөвшөөрөхгүй. Гадны хүн бол тэгээд сурахгүй гэж байна. Сонин байгаа. Тэгтээ сэдэн болтоо суулгаж байгаа тийм. Тий. Сонин байгаа. За нэг юм. За ингээд хөрхий нөгөө бүсгүй таньтай үлдээ. За манай төгсөөд энэ сургуулаа төгсөөд Улаанбаатар дээр ингээд ажиллаж. Тэгээд амьдралын энэ ирээн брандонд гэгээтэй харанхуй зөндөөл хэцүү зам тоолчлоо хулгай маань. Тэгээд хулгай бас ярьж байгаа. За сургуулаа төгсөөд ирсэн 100 наадан боллоо. Тэгтээ хэн сайхан наадан боллоо. Төгсөөд ганцаараа хэвчсэн ч байсан сайхан залуу ажиллагээд ер нь тэгээд зэдэн балтай жоохон дотносоо тийм анх одоо нүүр өчрч нэлээд орч явдал өмнө нөгөө нектрийн давчаанд байхдаа бас мэрисээр харж мэд ус мэдж байсан. Тэгээд дараа нь одоо коммунистийн мэд сургуулаа төгсөө 53 оны 100 ирчгээд байж хөтлөл наадам болоод наадамнаар сэдэн балын дүү охинтой сэдэн балчны юм байна. Дүүн аюулш гэж юм байна. Тэгэхээр тэрний дараа нэг юм ихтэй. Тэгээд тэр дүү охинтой нь бол бас үер хэдэг байж. Одоо найз нөхдөд ирэх. Тэгээд үер хийж байгаа наадам бол наадмаас ч одоо юу гач үзэх юм. Ингээд гол зингэлтэх. Ерөөсөө явъя. Хоёулаа ингээд гоё гол энэ тоолголын ихч сайхан өдөр амарч байгаа нэг гоё хоол мол хийжтэй сайхан амарч байгаа гэсэн. Нөгөө бүсгүйд явъя гэдэг ч бас өдөөд явъя гэдэг. Тэгээ явсан байна. Явахдаа нэг унаа хайгаад болдгоо тэгсэн чинь нөгөө сэдэн балдаргын дүү охин чинь манай ахын машинд наваа авчиг. Болох юм уу тийм том дарга гэж болно. Тэгээ очсон чинь жолооч охин дурамчхан байсаа за явъя гэдэг. Явж гуруулаа. Сэдэн балдаргын жолооч яваад энэ хүн сонгон ороод тэнд очиод наадам тарахаас өмнө ирэн шүү гэл нөгөө гурвч очиод сайхан хоолон тийгээд нөгөө жолоочтойгоо нохоц гоёд овсон ч бат тоолголт чинь одоо тэр үе сайхан жаргал байгаа. Тэгээд жаргаж байгаа нэг сайран дээр гараад гівчээсэн намч. Яатлахгүй. Даанамтаа сэрсэн чинь наадам тарцсан. Яхур. Одоо яана гэж дахиж ирсэн ч үжээ тараа явчих. Сэдэн балгаа тэр хавьд байсан сайд дарга нартай таараад унаагаар ихтэй хөрвүүлсэн байсан. Яг ихтэй ч одоо нүүр толчтой. Одоо уучлаарай бид ингээд ингэчтэй. Тэгсэн нэлээд дургу байсан юм. Тэгэл одоо дахиж одоо ийм алдаа төгсгөл гаргахгүй гэдгийг хэлээд ингээд өнгөрсөн. Нэг ийм одоо гинэн гэмээр одоо ингээд яг айхтар нүүр тулж сүрхий одоо үг хэл шалж уулцсан явдал нь энэ байсан юм аа гэж. За тэрний дараа манай нөгөө сэтгэдэг хүн чинь зүгээр байхгүй шүү дээ. Тэгээд Оросоос одоо тоомсог маамсог янз бүрийн ирээд адуу мадуу авчирд энэ адууны ферм байгуулчих. Адууны юу хэмдэ ферм шүү дээ. Энэ модон тооруулгын газар. Тэр адууны юу гэдгийг чичээ мөчээ. Тийм байгуулалт борон төрч. За. Тэгсэн чинь зэдэн балдарганы өдөр манай төр юм шүү дээ. Хинтүр юм ба шүү дээ. Үгүй. Энэ орхон борнуур Төв аймгийн морин тооруулгын өхөөс төр юм биш. Тийм мөн. Борон төр биш шүү. Борнуур. Морин тооруулгын юм шиг байна. Тийм байна морин тооруулгатай. Тэгсэн чинь манай нэг өдөр сэдэн балдар дуудлаа гин. Яагаад орч. Та нарын тэр яриад үүсгээд байгаа байгууллагад байгаа тэр адууны чинь юу яваа. Чичээр өч. Гингээд гинт. Тэгэхээр наазаа тгийгээл тууч. Тэгээ манай зориуд нөгөө адууныхаа малчууд энэ тэр тоовл царуулж өгөх хүмүүстэй хэлээгүй юм байна л та. Гинтгийн юугаар очичээ. Тэгээд даргаагаа бас хүндэтгээд араас нь зам сэдэн болгоос нь төрүүлээд өгөөч. Тэгээ очсон хинч байхгүй за хэдэн адуу мадуур байна. Үчээ хашаатай байна. Манай ч гарч ирээд л одоо сайн байна уу маань уу болоод ингээд гар хөлбөрөөл ингээд. Хэдэн болгоогоор хөлбөрөөл тэгэл гэсэн бүх хашаагаар навсан байна. Бүгдээ яваад одоо тийм гарал үүсэлтэй адуу нь ийм энэ адуу эдний өгшөл тэдний өгшөл тэгвэл ангин одоо юу гэдгийг одоо төрөл мөрлийн гарал огсааг нь хойд сүлгэн тэгдэг мэгдэг бүх тайлбараа хийгээл хэдэн сайхан адууны одоо гшаан дундуур явж нэлээ удаа явсан байна. Яваал гараад заа тэгээ буцах юм болч. Тэгээд буцах гал
Оцгой байж юу болоод байна. Тэгээд боцгой байж итэл машин дансуусан чинь зэтэн балдаргай машин хөдөлгөөг нь байгаа нэг. Гэхдээ юу болсон ямар саадах ч үгээд яваад очих нь зэтэн балдаргай жолоочороо машиныхаа хойдлын багажийг онгойлгуулсан. Яваад очсон чинь томоо цэнхэр шилтэй спиртээр гаргаж ирээд цаад цагаан дээрээс цоо шин цагаан дааван шингээгээл гараа зүгтийг ялчаал байна. Тэр гинт туурна гэж. Энэ одоо энэ витрийн одоо ийм байна гэж. Энэ хэзээ та цагаан цамцсан гой цагаан цамцтай гой цагаан даавар гараа ирчихдэг ийм орчинд өссөн. Ийм байх бол орчинд байсан нэг мө адуу малалдаг хөрхи малчинтайгаар урлаа гэж бодож татав гэж юм уу? Гэхдээ доорн үед. Тэгээд хайчаад яваад гэж. За ихний ан цав нэг жохоо юм дээр ингээд тэр хүн чинь уншин шүү дээ тий. За намайг дургуутж байгаа юм байна. Тэгээ манерын дотор явуулвал энэ орс ихнэр нь л энэ хүнийг одоо бүр хүн биш болгож байна тийм үү? Тэгээд ярих юм бол энэ орсын толгоогоор ажиллаж байгаа гэдэг нэг үндэсний их орны Монгол гэсэн тусгаар тогтнолын нэг тийм юм хөдөлж тэр хүч тэгээд доогоожгаашаа. Тэгээд ярих юм бол бидний Славик гэдэг хүү Зориг гэдэг хоёр хүүхэд Гашаатраас гардаг тэнд л байнга тоглож идэг. Тэгэл Монгол хүүхдүүдэд танилцдаггүй. Монгол үг сураагүй. Тэдэн болвол тава малчаа айд мадар нэгч удаа явж орж гарч байгаагүй. Тийм ээ. Тэгэл хотлоо нэг юм наанаа нэг ачтай хүнээ дөр гаргачихаал. Тэгэл нөхөр хотлоо бацчихаал. Тэ. Ийм юм гэж аврын битээ. Гэсэн ийм юм эхлээд чилдэн балдаргад нэг юм зинзирх юм гараад ирсэн байна. Тэрээс шихлээд бол нэлээд дотн дуу байсан. Ер нь ярен дондоо хэлсэн байлаа хож байгаа бол Нансал гэж одоо миний ихнэрийн ах байсан. Тэрний ихнэрийн хүргэн нь аюуш гэж зэтэн балын дүүн байсан юм аа. За тэгээд октябрийн баяр, маан баяр, шинэ жил мэлэр бол одоо Нансал ах гэрт нь одоо өргөдөөд Нансалгаан бас нэлээд ихнэрийнх нь ах нь бас нэлээд том алуунд ажилладаг хүн байсан. Тэгээд ахынд нь очиж өргөдөж Билатаваа зэтэн бол хоёр логотойгоо бүр нээх чойж тийм үү. Тэгээд хэдүүлэн одоо шинэ жилмэл аюуш гэдэг нэг нэртэйгээ тэгээд гурван гэрээрээ очиж шинэ жилмэл тэмдэглэх явдал судал байдаг байсан юм аа. Гэж. Тэгвэл ойр татмаасан гүйл байсан. Ярэ хөөрөө бас таарах үедээ таарна. А зүгээр бодлого одоо үзэл санаа юм уу тийм үү. Тэрний хувьд бол ерөөсөө одоо нэгцэхгүй. Тэр одоо Монгол хүнд хандаж байгаа хандлага Монголоо гэсэн бодол тийм үү. Монголын тусгаар байдлын үндсэндэн дээр бол төсөрдөг байсан юм асуудал гарчээ гэж. За тэгээд сургуулаа төгсөөд ирсэн нэг наадмаар нэг тэгжээ, адуугаар нэг тэгжээ тийм ээ. Тэгээд дараа нь манайч чинь нөгөө нэг Монгол Ардын хувьсгалтын лекторийн төвчөө шүү дээ. Тэр чинь бүл өргөжөөд Монгол Ардын хувьсгалт намын марксизм ленинизмын тасаг гэдэг болчихж. Тэгсэн за одоо 3 жил бол одоо орсод сурсан орс хэлээр одоо уншин ярин бичин орчуулсан тийм үү. Ийм ижүүрөө мэдлэгтэй болсон юм байна. Одоо ийм хүнийг бол одоо Монгол Ардын хувьсгалт намын марксизм ленинизмын тасгийн дарга тавина гэж. За тасгийн дарга тавьд манайч зүгөө шуудгүй байжээ. Яагаад гэвэл урд нь лекторийн төвчөнд байсан. Лекторийн төвчөөс дандаа миний марксизм ленинизмыг сурталчилдаг тэр сурталчлах хоолойг хийдэг байсан тийм ээ. Түүхийн материализм, диалектик материализм, марксизм ленинизмын одоо сурталчлах хоолой мөн чанар тийм ээ. Тэр мэрийг хийдэг. Тэгээ энэ талаараа бол хүмүүстэй багийнхантайгаа яриад 2-3 ном гаргаад тэр үеийн намын дээд сургууль мөргөл их гарын авлага болж ирсэн байна. За ингээ анзаарсан чинь биш байна гинэ. Нэг нь биш болоод. Харсан чинь зэтэн бол дараа маргын явж байгаа бодлогч нэг нотой болоод тэгээ манайд харж за ер нь бодит байдлыг зөв харж дүүнэлж дүгнээд тэгээд энэ Монгол улс цаашдаа ямар орн байх яаж хөгжих тийм ээ хуучин малж форм энэ чинь нэг логоцгоо чинь тэр дэмжих гэдэг хүн дээр нэг нийтээ чөлөө зэрэгэд нэг гаргаад байгаа шүү дээ. Тэгээд тэр юмнууд нь улбаа болоо санаанд ороод ерөөсөө энийг хөгжүүлэх юм тул. Тэгээд шинэ залуучуудтайгаа яриад одоо ингээд
Одоо чи би манай шиг юм одоо ингээд нийтлэл бичүүлээд үнэн сонир намын амьдрал юмдаа дээр тавиад эхэлж. За тэгээд хүмүүс хийж хэлээд ингээд ирэнгүүт нь нөгөөх нь хаагаад байна. Монголын хавьсгалт юм одоо үзэл суртал хариуцсан бас нэг нөхөр цэн амсрыг дараа байсан юм. Тэр хүн ингээд хаагаад байж хааж байгаа нь дээрээс иж байгаа даа. Тэр нь Монголын хавьсгалт юм ерөнхийдөө бичих нэг хэмжээ гэдэг. За манай шидэн бал дээр зөвшөөрөл өгч. За тантай ярих юм байна. Ямар асуудал байна гэж. Ийм асуудал байна. Та энийг дэмжинэ. Таны дэмжлэх хэрэгтэй. Энэ улс яг ямар чиг шугамаар энэ улс орныг хөгжүүлэх юм бэ? Энийг тодорхойлъё. Одоо энэ марксизм, ленинизм, энэ диалектик материализм, түүхийн материализм гэдэг энэний уялдаагаар явах юм юунд хүрхий? Энийг тодорхойлъё. Одоо зүгээр урсгалаар яваад байна. Хүний хараагаар яваад байна. Хүний заавраар яваад байна. Гадны оролдлогоор яваад байна. Ийм байх гэсэн чинь чи хүлээж ишээ наад маадах одоо манай нам ярих хугацаа болоогүй. Гэтэл хүүтэн зэвэрхэн хариу өгөөд ингээд миний одоо хамаг дургу хүрээд явчих ваа гэж доогож байгаа. Тэгэхээр доогож байгаа миний одоо бодол санаа юу байсан юм бэ гэвэл аль нэгэн гадны орны Оросыг хэлээд байгаа. Ратыг хэлээд байгаа. Аль нэгэн гадны орны удирдлага хараанд ор биш. Өөрийнхоороо дотоод бодлогоо өөрөө шийддэг тийм үү? Одоо юу гэдгийг мал аж ахуй, сангийн аж ахуй гэдэг ш тэрийг өөрсдөө шийддэг. Ийм чиглэлээр явж хөгжнөө гэж би бодсон юм байна. За тэгтэл ингээд зөрлөө. Бид хоёрын одоо анхны зөрчил энэ. За тэгээ энэний дараа бол намайг гинтхэн Голтой аймгийн Монгол Улсын хавьсгалт намын 1-р нарийн бичгийн дагаар томьёс. За энэ бол намайг эндээс холдуулж байгаа юм байна. Төвгээс нутг руу явуулсан. Төв удирдлагаас олдуулж нутг руу явуулж байгаа байна гэж. За тэгээд тэр битээ манай дөгүүлсэн баг. Төмөр очиод цэнд тийм үү одоо нэгэн эрдэмтэн доктор судалгаа шинжилгээгээ хийгээ тэрийг хамгаалсан философи ухааны докторууд энэ тэрийг бүгдийг ашиглаад гэж байна. Тэдэн бол бүгдийн уурах тэр хоёрын санааг нь ашиглаад дахиад дараа нь хинч шуулгаж ингэ цөлдөг юм байна. Жишээлбэл төмөр очиж цэнд хоёрыг та түүх мэднэ гэж хэлээд нэмээд одоо хүмүүс мэдэхгүй өчнө хүн бай. Төмөр Баатар гэж хүн байлаа. Ламжав гэж хүн байлаа. Энэ хүмүүс бол дандаа философи ухаанаар докторын зэрэг хамгаалсан улсууд. Төмөр Баатар гэдэг хүн бол өвсгөлд цөллөгт тавьж байгаад өгсөн. Ламжав гэдэг хүн бол шоронд байж байгаад авчиж өгсөн. Хөөх. Энэ бүх бузар булаа үйлдэлийн ард бол нөхөр хэдэн бол ингэж одоо хүний ашиглаж ингэж хайдаг гэж. За ингээд манайр бол амар том зөрчил үүсгэж байгаа. Тийм ээ. Зөрчил үүсгэхээс гадна өөрийнхөө одоо харж байгаа хандлага харчаад тэрнийхээ төлөө яваад байна шүү дээ. Тий. За тэгээд 53 онд үйл явдал 53 54 5 оны үйл явдлууд ингээд өнгөрч. Тэгтэл 1956 оны 12 дугаар сард Чаушескийн урилгаар Урмени коммунист намын ерөнхий нарийн бичгээр Чаушески гэдэг хүний урилгаар Урмени коммунист намын нэг их хурлд зочноор өгсөн буюу Монгол Ардын хавьсгалт намын одоо багийн удирдлагыг толгойж авч. Тэрэнд бүгд хятад ард улсын батлан хамгааллын яамны сайд Жүдэ гэж хүн намаан төлөөлөд, улсаан төлөөлөд явж. Хэд хэд орнууд очсон юм байна. Чаушески урддаг нь юу вэ? Чаушески цуг зөвхөн улсын коммунист намын дэд сургууль цуг сурч байгаа. Тэгээ Чаушескидээ бас танил найз юм байна. Тэр шугамаар Чаушески урьсан юм байна. За ингээд очиод тэнд очиод бол манайр өөрөө нөгөө сарга хүн чинь нөгөө юм дандаа судалж авдаг хүн чинь их мэдсэн баг. За Чаушески урлаа. За урилгын донд тэр үед нь Урмени одоо ерөнхийлөгч бол ангиж хүн байсан гэж байна. Георги Дээж гэж хүн байж. За. Георги Дээж гэж хүн бол бас сонио өвөрмөц хүн байсан. Урмени ерөнхийлөгч байхдаа бэлэмсэрсэн байсан. За ихнэр бурхан болсон. Охин нь тийм мөнгөлөг цагаан өстэй хүчрэлэнтэй охин байлаа. Тэгээд Георги Дээж ерөнхийлөгч өөрийнхөө одоо ховын өргөө ордонд уряад тэр бүх төлөөлөгчдөг уряад тэгээд одоо бүжиг сажиг болоод парти хийгээд ингээд хоолунд болоод сайхан байшаа. За ингээд сайхан байж байгаад
юу яасан гэнэ. Миний тоглоомны өрөөнд орё гэсэн гэнэ. Тэр Георги Дээж гэж ерөнхийлөгч. Тэгээд тоглоомны өрөөхөр зэрэг бодож байх бол за энэ спортын тоглоом моглоом тийм үү. Би халаат гэдэг тийм л тоглоом өрөө багсан. Шаал өөр юм орч. Дандаа хүүхдийн тоглоом. За. Тэгээд хаана тоглох. Тэгсэн чинь тэнд очсон бүх зочид бүр инээл дээл хөрөлдөө тоглоо хоорондоо бөм шидээл тэр нэг хүүхдийн тоглоом зочид бүгд наримт хятад улсын батлан хамгаалах гэсэн жүүдэ гэдэг шиг хүүхд шиг болцсон тоглож байсан. Тэгээ бодчихгүй энэ тэгээд их ажлын ачаалттай оюун санаанд нэлээ хамралдаг ачаал явдаг ийм хүмүүс бол ингэж бүхнийг магтаж хүүхэд болж тоглож ингэж тэгээд одоо шинэ ажлын эрчим хүч авч явах хэрэгтэй. Стрессээ тайлж тийм байна. Стресс тайлдаг гэж. Үгүй энэ ямар одоо мундаг юм бэ гэж ингэж Георги Дээж шаарлаа. Нөгөө талаар Чаушески нэг одоо том үйлдэл бахархлаа. Чаушески бол юу гэж ямар бодлого одоо хэллээ шүү дээ. Манай нөгөө бодлого хэрэгтэй. Тийм ээ үйл санаа хэрэгтэй гэдэг тэдэн балтад зөрчилдөө шүү дээ. Тийм. Тэр зөрчилдсөн шалтгаан өмнө зөрчилчөөд очсон тийшээ. Тэгээ энэ өмнө бас явж штэ. Тэгээд Чаушескигийн үйл явдал хараа тэр нь улам баталгаажихгүй юу. Миний харж байгаа зөв би зөв харж байгаа. Гэдгийг улам батлах гэж. Тийм хөдөлж штэ мэдлэгтэй хүний. Тэгээд ажиж Чаушески бол за манай улс орн бол юу юм аа. Байгалийн баялаг багтаа тийм орн. Гэхдээ нэг юм жоохон нефтний нөөцүй. Энэ нь бол Орос шунж байгаа. Бид бол Оросыг оруулахгүй. Тэрлүүрээс оруулах. Бидний үж. Бид нар өөрсдөө техник технологи хамаа татвал татны өөрсдөө хийгээд яг цэвэр өөрсдийнхөө одоо бодлогоор бариад хийгээд тэгээд дотоод болдог одоо арилжаа 8 тийм үү ажил дүржилт тийм үү тэгээд жижиг дунд үйлдвэрчүүдийн одооны яриад байгаа хүмүүс хооронд донглууд ийг бол одоо дотооддоо хийнэ. Хэмнэж хараатаа ажиллана гэсэн бодлого барьсан учраас хэний Чаушески нөгөө ерөнхийний бичгийн даргаалахад сүүлдээ ерөнхийлөгч болсон шүү дээ. Тэгсэн. Сүүлд нь бодож ерөнхийлөгч болохдоо тэрийг бүр баталгааж болсон гэж. Энэ бол хөдлөшгүй манай бас бие даасан тусгаар ус гадны ямар нэгэн орныг бол ойр сайн дураар хамтран ажиллана болохоос биш ямар нэгэн орны дарамтаар ажиллахгүй гэдэг бодлогоо барьж ирсний үр дүнд 89 он социалист тогтолцоо коммунист тогтолцоо нурж унахад социалист орнууд бас ганцхан өрмийн өргөө хэсэг гэж. Тэгсэн. Оросод зөвлөлтөөр өргөө үлдсэн. Энэ бол Чаушескийн одоо улс төрийн болоод эдээсгийн холыг авсан бодлого мó гэж өөрөө. Тэгээд хэний ихнэр чинь Елена Чулээ хинчүүлээ Чаушески ихнэр нь байна. Тэгээд энэ ихнэр бол хөөцсөн юм байна. Ерөөсөө улс төрийн хоног хөндлөнгөөс оролцоод янз бүрийн хүн ажил тавьж боол ингээд тий. Тэгээд бүсгүй хүн тийм үү зөв бодлогогүй буруу бодолтой бүсгүй хүн төрийн асуудалд орно гэдэг бол энэ. Тэгээд тийм учраас бол Чаушески ингээд их нэртэй цаадсан гонхтой явж болсон юм аа гэж. Ингэж манер одоо ярьж байна л да. Тэгээд энэ хингуан одоо хожгоо ярианаас би зүгээр хувийн миний харж байгаа дүгнэлт юу юм гэхээр Чаушескийг их нэртэй цаазалдаг явдал болвол энэ мохоо коммунист зөвлөлтийн коммунистууд тийм үү энэ шахаагаар ягаад гэвэл улс орноо аваад үлчсэн тийм үү одоо манай амар сайд энтершгэл ихсийн байндаа л гэж би энэ лохожгоо ярианаас улбалж гинч бодохгүй юу улбалж ер нь Чаушескийг бол өрмийн зүйл өөрсдөө биш. Гэхдээ өөрсдөө нь Монголд хийс арга шүү дээ. Монголд хийс арга байхгүй юу? Тийм ийм шахаагаар Чаушескийг гэсэн байна гэсэн ийм хав төрлөө надад. Тэгээд лохожгоо нэг гайхамшигтай үг яриа байна. Хүний харилцаа чинь биднээсөө худалдаа харилцааны харилцаа юм байна. Өгөө аваа. Эндээс үнэнч байна уу? Эндээс хуурамч байна уу? Эндээс залилах нь өмөлөх нь үү? Эндээс хулгай хийх нь үү? Тийм ээ? Бараа таварын солилцоо мөнгөөр арилжаанаа хийх тийм үү? Жишээлбэл одоо хувь хүний хооронд тийм саях гадна улс орнуудын хооронд том бүүс компаниуд тийм үү?
том бүс компаниуд, хувийн компаниуд хоорондоо арилжаа наймаа хийх. Энэ чинь л одоо хүний хамгийн зөв харилцаа, хамгийн тунгалаг байж болдог харилцаа юм байна. Гэдгийг мань хүн бол энэ олон орнуудын үйл явцуудыг ингээд өөрөө суранд нь очиод бариад ийм л одоо гайхамшигтай мэдээллүүдийг авсан хүн юм байна л да. За энэ удаагийн доо холбоохон тухай ярихад бол одоо нэгдүгээр сургуулаа төгсөж ирээд ажилласан байдал за тэгээд одоо залуу Гүрмэн явж очиод ер нь 30 настай тий. Тэгээд 30 настай залуу ирээд одоо ийм хөдөлгөөн хийж байсан маш хурдтай ажиллаж байсан тухай тэр Адоны одоо морин тойруулгын хүүсвэрлэл юм ба шүү дээ. Тэрийг тавьсан юм ба шүү дээ. Одоо энэ нэг алдартай морин тойруулгын алдарт хөлгүүдийг чинь ихийн тавьсан ба шүү дээ. Чиний. Тэгээд тэр коммунист намын дээд сургуулийн нэг бас нэг өөрт нь хэрэгтэй зүйл юу байсан бэ гэвэл тэр үед одоо аж ахуй авч явж байсан дарга нар одоо энгийн одоо үйлдвэрлэл явуулдаг хүмүүс энэ төр ирж туршлага ярих барих тэрнээс буруу зүгийг олж харах барих маш их том юмнуудыг нээж өгсөн юм байна л да. Одоо тэгээд нөгөө тэр үнэмлэхээрээ бол одоо тэр Москва хотын одоо Ленинград руу очиж үнэмлэхээр одоо хамаг юмыг үздэг байсан байгаа юм. Өөр ч одоо эндээс марцсан баг алах шиг байна. Би бүгдийг ярьчих шиг байна. Өнөөдрийнхөө хувьд тий. Юу ялчаад нэг 95 кубик нэмэгдэх шиг нэг 1950-ад оны дунд үесгэлээд энэ зүүн Европ руу чинь баруун Европ руу ч яхаа нэг бүр Америк руу социализмын халдвар яваад 1950-ад оны их үеэс 1965 онд Америк нэгдсэн улсад социалист энд том клубуд бий болоод тэг хүчээр дарсан байхгүй Америкуудын нэг. Тэгэхээр яг энэ нэг коммунист нам чинь тийм хортой энэ хогийн ургамал урах гэж татвар зүгтг шиг нэг тэр залах уу тэнцээ чинь ажил хийхгүй залах уу тэгээд бусдад атаархдаг нөхдүүдийн хөрсөн дээр хурдан босдгол муухай юм үтэлтэй энэ ч. Тэгээд энэ Францад Англид бас далсан байдгийн. Францад хаасан бай, хорсон байдгийн бүр. Тэгээд яг л энэ үйл явдлууд дотор л явж исэн хүн биш надад. Тэр Америк, Европоос янз бүрийн хүмүүс очиж тэр нөгөө коммунист намын сургууль сураад байгаа зүйл толгойдуулсан. Тий. Коммунист намын дээр сураад байгаа. Коммунизм дэлхийг идэх гэж яахгүй юу? Тий. Тэгээд тэр Америкийн хүмүүс очиж сурна гэдэг чинь чи 56 амаргаан гэдэг сан нэмэрчлээ. Ангрийн арман зохиолч яг тэр үед гарсан шүү дээ. Тэгээд Англи ч бүр нэртэй шүү дээ. Америкийн дампуурлыг аварсан байхгүй юу? Америкийн социализм жиж байгаа фашизм руу бүр өөрөөх нь үгүй фашизм руу хурдтайа өнгөрч явна Америк гэж. Бүр бичсэн одоо номд байгаа. Номнууд нь. Тэгээд Английн дэйцсэн бичсэн хэлсэн уулзалтууд ярианууд олон нийтлүүд цагаан хардаа хүртэл урьж лекц яриа хийлгэж байсан Англи дээр. Тэгээд энэ 2 3 том арман бий. Ялангуяа их сурвалж Атлантын нуруу таны энэр бол Америкийн хүн болгоны оюусан асар том их нөлөөс. Ялангуяа одоо конгрессийн гишүүдэд маш их нөлөөсөн байгаа байхгүй. За мэдээж амьд хүмүүс бол нөлөөлөл таарна. Тэгэхээр өөрийнх нь одоо улс төрийн чиг хандлага, өөрийнх нь үзэл санааны чиг хандлага, өөрийнх нь одоо эдийн засгт хандлага Английн үзэл санаа бол Америкийг аварсан шүү дээ. Энэ Франц чинь Сартр гэж нэг амар нөхөр гарч ирсэн шүү яг энэ үеэр. Тий. Тэр чинь энэ нэг философч гэж яриадгийн хүмүүс яг улс төрийнх нь өөрийнх нь тэр ёс төрийн идеолог болоод нөхөр чинь коллективизм дээр суурилж бий болно гэж. Тэгээд тэр нэг Прагийн дараалт тэрнээс өмнөх тэр юунд болж исэн пош болж исэн үйл явдлыг далсны дараа өрмийн төгшөө 56-нд хамгийн анхны хөдөлгөөн тэрийг Оросууд далсны дараа нөхөр чинь энэ коммунизмыг муулж эхэлж байгаа ш. Тэгвэл нөгөө Марксийн суур онолыг бариад чинь балаа юм хийсэн үе Францыг божигнуулж өгсөн нөхөр шүү дээ. Тий. Тэгээ энэ бүр саар баш. Тий. Тэгээд энэ үйл явдлууд чинь ингээд яг энтэй давхсаад байгаа тий. Тийм Атлантын нуруу тэний гэдэг арман чинь байна. Яг 56 он үеих вэ. Атлантын нуруу тэний гэдэг энэ арман 43 оноос 50 хэдэн оны хооронд бичсэн зохиолууд эдгээр бий болсон зохиолууд
Атлантын нуруу тэнэ гэдэг харман дээр гардаг бүх үйл явдал Америкт болсон шүү дээ. Болохоос өмнө биччихгүй юу? Ийм юм болох гээд байна гэдэг. Тийм үү? Бүр нэвт хараад бичсэн шүү дээ манайд. Тэгээд тэр тог мог тасарч байгаа Нью-Йорк мог харахгүй болж байгаа бүх юм энэ арман гарсны дараа энэ арманыг хүмүүс уншсны дараа болсон шүү дээ. Тэгэл Америк тасрах хурдтай дарж явсан. Тийм тэгэхээр чинь манай доохозгоо яриад байгаа Америкийн коммунист намынхан Францын коммунист намын Английн коммунист намынхан зөвлөлт улсын коммунист намын одоо энэ сургуульд ирж суралцдаг байсан явдал болвол тэр хөгжиж байгаа жамаараа явах гэжсэн орнуудыг сааруулах тийм үнэгүй байн байсаар бүгдлийг бүрхэх октябраа хийхийн тулд явж байсан үйл явц байна шүү дээ. Тийм ээ. Тэгэж харж байгаа. Тэгээд энэ удаад бол цаг үетэйгээд өгөөсгийгээд уйлдуусгийгээд тэгээд доохозгоо хаан одоо энэ 3 дахь ярьч бид хоёр тийм ээ. 3 дахь хүүхэд ахвараас нахвалаа тийм үү. 3 дахь нь хаа. 3 дахь нь. Тэгээд ийм яриа одоо дараа нь цаашлаад одоо түрүүн хэллээ шүү дээ. Зэдэн бол энэ хоёр хагалж одоо зөрчил үүсээд тэгээд доохозгоо говалтаар явсан. Говалтад байж байгаад хаашаа Чауческэмэштэй уулзаад ирлээ гэж. Тэгээд одоо говалтад 1954 онд очиж байгаа баг. Ингээ говалтад очиод тэгээд цаашаага үргэлжилэндээ. За ингээ говалтад очиод ирээд яах нь логоо бүгд хурал болоогүй чинь зөндөө урт юм байна. Тэгээд зөндөө урт юм гарна. Энэ хүн чинь бол 3 жил самт юуны өөр хангай самт суманд цөлөгдөж байсан. 3 жил өөр хангай хар хорнд цөлөгдөж байсан. 3 жил хөсгөлийн баян зүрх суманд цөлөгдсөн. Гэхдээ сүүлдээ одоо дахиад цөлөх гээд хар хорин морногоо явгахт нь тэгээд би одоо нэг мөр нутагтаа очиж ясан тэгээд нутаг руугаа явлаа гээд чандам сум руугаа явсан гээд одоо өргөн түүхүүд би. Тэгээд энэ акшн хэлэхэд бол доохозгоотой 62 жил ханилсан. Нэг нь 61-ыг хамт давсан. Тэгээ бараг нэг нь одоо 100-ыг доохозгоо 94 насраад бурхан болсон. Тэр халамж тайртай ихнэр өнөөдөр нэр хүрэх гээд байж байна. Тэгээд одоо бүрний ихчтэй юм би сая хаан сүл телевизээр 6 биш 7 бүлэг 30 минутаар сүүлийнхэн 40 минутаар байсан. 7 бүлэг одоо 30 минутаар ингээд ярианы хүүрнэлийн нэвтрүүлэг хийлээ. Дуусахгүй. 7 бүлгийг хийчээд байхад цаана дээр гараад аяг цаагаад ярьж ахтал мартагдсан юмнууд гарч ирээд байт юм байна. Тэгээд бүрний ихчигээ одоо ийм сайхан байгаа дэр ийм ухаан тэнгэрийн зөвлөн байгаа дэр илүү нэмж баг сарын юмнууд түүхийг үлдээх юмсан. Энэ түүхийг үлдээхгүйгээр энэ түүхийг мэдэхгүйгээр энэ Адраматай амьдралын түүхийг, Адраматай улс төрийн түүхийг, Адраматай хатаархан зөтөр хөлийн түүхийг энэ амьдралын гашуун туршилтыг давж ирсэн энэ агуу суутнуудаараа ингэж бахархаж тэдний улам мөрийг тэдний үн цэнийг бид нар сонсож ойлгож түгээж явахгүй болбол энэ улс чинь бол явахгүй шүү. Тэгээд ерөнхийд минаас одоо цусны зүй шинжилгээ тэгээд ингэж өнгөрсөн түүх яах вэ гэдэг мангартдгийн тэр хамгийн мунхаг шүү дээ. Энд чинь бол хамгийн мунхаг ойлголт шүү дээ. Хамгийн мунхаг. Энэ өнгөрсөн түүхэн дунд чинь өнгөлж тийм үү зөвийг өнгөлж явсан рационал хандлагыг бий болгож байсан хүмүүс чинь доохозгоо нямбуугаа сурмаажуугаа тэгээд одоо цааш өчнөө хүмүүс байгаа. Тэгээд хинга доохозгоо тэр унгажуугаа дашинжуугаа төсний гайхамшигтай чанар байгаа байхгүй. Хизээс бууж өгөөгүй. Би буугаад өгөх юм бол миний ард байгаа өчнөө 100 хүн, өчнөө 1000 хүн нэг амьдралыг устгана. Тийм ээ. Миний буруу гэх юм бол тэднийг буруу болгочих нь. Тэгээд юусэн тэр дада буруугаа шагаалсан зорчихгүй гэсэн шүү дээ. Энэ гайхамшигтай чанар. Би юу яах гээд энэ 1990 онд арцсан хувьсгал ялахад доохозгоотой яаж хүлээж авсан бол анх та нарын уулзалт ямар байсан болов гэж яриа асуучих гээд. Би яг доохозгоотой ингээд шууд нүүр талж ирнэ уулзж байгаа юм. Тоо бүр сүүлдийн айцсан даваан дээр л таарсан. Тийм айцсан даваан дээр ингээд өөрөө чи консервын шарууд ногоо могоогоор юм хийдэг ундаг. Тэрийг аваад нэг төвөө рүү явж хат нэг таарсан надад дээжсэн нөгөөд. Тэгээд тэгтэл манай талархаж байгаа сэтгэлээр надад хэлэхэд 90 он гэдэг бол одоо асар хацуулагдaltaй
ингээд одоо эрхчлөөний үүрцсэн сайхан гайхамшигтай онцог. Тэгээд тэр 90 оног ярахаар бүрэн эрхчлэл ингээд нойлоос гараад ирчихлээ. 90 он гарчээд нэг цагаатсан юм шүү дээ. Тий, 90 он гарчаад цагаатсан. Тэр нэг юм хэрэгсэхгүй болгосон юм шүү дээ. Тэгээд тэр 90 он дандаа хэрэгсэхгүй болгосон. За хөдөө очоод одоо дараа үргэлжлүүлээд явах тийм хөдөө очоод нэг өсгөлд очоод нэг байшин дорноо цаатлынх нь хамныхан зааталт нь мэдээлж байна. Тий. Дандаа мэдээлжсэн хаж байгаа юм байна. Тийм л байсан байна. Яг 90 он гарахад уулцсан хүн байдаг юм бол манай Батуул уулцсан гэж хэлээ. Тийм. Батуул уулцсан билээ. Батуул ирж уулцсан гэж бүрний хэвчүүд тэгж байна. За. Тэгээд тэр мэрийг төвгээд дарчдаг байсан байна. Шорон моронд багт бүр утгалж хүртэл байсан юм шүү дээ. Хөөх яваа. Алхаж шүү дээ. Одоо нүүн тэр манай мөнгөний шахаг 2 удаа харуулцтай л адилхан болсон шүү дээ. Тийм. Тий. Тэгэд энэ яагаад би саахан цаг нарыг бараад ингээд суугаад яриулахыг хүсэж байгаа юм бэхээр бид энэ түүхийнхаа үнэн энэ бодит байгаа зүйлсийг нүүр тулахгүйгаа цаашаа явахгүй. Худлаа домогонд итгэж, худлаа хуурмаг юмд итгэж явахгүй. Тэгээд би нэг танаад тийчээс суртаалын мунхаг, залхуугийн мунхаг, төрөлхийн мунхаг гэж 3 байдаг гэдэг. Би тэгээд нэг тэр суртаалын мунхаг, залхуугийн мунхаг гэх нэг хальт бичмээр айцсан жоохноор. Тийм үү. Хаснуудаа. Тэгээд бодж илаа саах маань хэр тоож байгаа гэж. Тэгээд тэрийг та нэг дэлгэрүүлж бичээж суртаалын мунхаг, залхуугийн мунхаг би тийм юм боддог. Би яатгаж ингэж ийсэн нэг. Яг ганц хоёр ном харсны буян байх. Гэтэ ихэнх нь бол миний өөрөөс ургаж гарсан санаа л да. Энэ анзаараад байхад бол суртаал мунхарч байна, мухар сүгт мунхарч байна, залхуурч мунхарч байна, төрөлхийн мунхаг байна. Төрөлхийн мунхаг бол олдохоос ихтэй. Хүн олдоход учир начир байд юм байна. Гэл ингээл анзаарах юм бол их нарийн еврейнэр ягаад дийлдэхгүй гэвэл энэ дийлдэхгүй чанараа хадгалахын тулд гэрийн баярын харьцаа тэгээд бүгд бүр ажилт юм байна. Хуваар гүйтэй. Бид тэрийг харж тангас. Еврей хизээч оюун ухаанаар дороотхгүй байгаа учир начир гээд одоо би ч одоо саваагүй юм хаашийн. Миний номонд бас сонин ном гарч ирээд энэ гарнаг еврей хүмүүсийн боловсруулал амжилтын нууц гэдэг юм ногоо номонд бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бид нэр ингээл хоорондоо ашиглацсан ингээл ёо халзанбургтэй юу ч гинэ антамтай айлгын яана ингэж ялзарч байгаа байхгүй да. Тэгэхээр одоо нэг хүний муу дурлах гал хүний муу хайг ухаад байгаа юм ерөөсөө биш. Хамгийн гол нь түүхэнд ийм гашуун noloс гашуун үйл явдал хар цус байсан байна. Энийг хизээш давтаж болохгүй. Энэ давтагдах гал байна. Болохгүй л гэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бидний одоо шивтрийн шүүмжлээд байгаа нэр цохоод байгаа тэр хүмүүсийг ч гэсэн бид харамлаад байгаа шүү дээ аминдаа хой. Тий. Энэ биенийг эрдээд мярнаа цусны шилгээд энэ 21 зүйл энэ болох хэрэгтэй шүү дээ. Бүр хамгийн бүдүүлэг юм шиг. Хамгийн арчаагүй байхгүй. Хамгийн адгийн зам. Тий. Энэ тэр холгаач энэ холгаач гэж ярьж байна тийм үү? Яг нариндаа хэллээ шүү дээ би тэр өөрийн буруу босд руу бүүчих өрөөлийн гаяг хөндлөсөн бүлөө болдог Чингис хааны хэлсэн үг хэллээ шүү дээ. Өөрөө ариун нөгөө авилгалтай тэнцээ хэлж хом ариун цэвэр байгаад бас нөгөө оюун хөдөлгөөн гэдэг хөвч яасан бэ? Ямар асуудал үүсчихэд өнөөдөр орлогоо нотолж чадахгүй ингээ байж байна вэ? Ийм байхгүй. Тийм учраас зүгээр бодтой хараад тэгээд орлогоо нотлол гаргаал тавил та. Тэр дүүгийнхаа 2 машины юу гаргаал тавил. Тэ энэ юуны тамгүй төрийнхөө төсвийг гаргаад тавьчихлаа. Тэгээд тэр нь одоо буруу дараа пар явсан бол буруу гараад зөв нь байж байгаа бол тэгэл өөл гин. Тий. Гэхдээ нохоош хэцүү штэ ер нь дэлхийн одоо пайзны үн хөрөнгө одоо ер нь зах зээл ямар үнэтэй вилээ эн чинь хүмүүс чинь бас нэг энэ тархиндаа нэг ай байтай байгаа штэ. Нэг тэр хавцааны ил болоо гэсэн нэг тийм таамаглал гэх юм ер нь тийм нэг дүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дүн мөнгөөр гаргаад маа бид нар юу нэ гэж нөр бодтойгоор тэрний задрагаа гаргаад гарч ирээд
одоо хэмжээ багварал байтугай юм хийгээд тийм үү. Уус болгоод ингэсэн юм шүү гэдгээ хэлээд ингээд зүгээр одоо сурталчилгаа хийгээд заллин хийгээд яваад байх хэрэггүй юм байна л та. Тэгэж би одоо бодож байгаа. Бас тэгч өстой юм тийм ээ хаа. Тэгч өстой. Одоо Монгол улсын ерөнхий сайд бол тэр хөөгчөөхтийн орлогыг нотлоод хамгаалаад гимбруутай бол одоо яаж юм жаргалахгүй тийм үү те. Тэр мэрийг нотлоод өөрөө ч гэсэн асуудал байна тийм ээ. Тэгээд бол медиагаар нэг овож өсөх мөнгө олдгийг би л мэдгүй. Би ч бас 2004 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажилласан юм шүү дээ. Энэ хүүхдүүд мэдчихэж шүү дээ. Энэ одоо манай залуучууд тийм ээ. Энэ ноор гинтрийн чинь баримжаа байна шүү дээ. Тэг би ч одоо тэгэхээр энэ баримжаагаа алдсан энэ хоёр хэлэнтэй энэ 200 сая байсан. Батмрын хоёр хэллээ шүү дээ. Чинь мөнгөний баримжаагаа алдсан байна гэж хэлээд байгаа. Тэгэл манай Монгол улсын ерөнхийлөгч байсан нэг хүүхэд байна тийм үү төгрөг мөнгөний нуурын авд марттай. Тэр мөрийг чи мэддэггүй байсан бид нар. Мэддэггүй байсан. Тэгэхээр одоо энэ улсууч гаргаад одоо энэ үүрсний асуудал гэдэг гаргаад тавьд байна. Тэгэхээр эн чинь тэр урд өнгөрсөн гашуун түүхийн улбааг хадгалж авч үлдэх гээд байна. Тэрнээс бүр 7 дөрөв болох чинь. Бүр хачин болох чинь. Хачин болох чинь шүү. Тэгэхээр чи би юу гэж хэлэх гэж байна вэ? Урд үе социализм лаахуугаа нямбуугаа сурмаажуугаа байжээ. Чой ном эрин чинь байна. Тэгээ энэ үед бид нар байдгийг хөөе. Бид нар байгаа юм. Тийм үү? Жишээлбэл цөөхөн хүн байгаа нэрлвэл. Тэгээд манай өвөл даамаг нэг цөөхөн хэдэн хүн нэрлэн гэж хүн ба. За манай харин залуучуудаар багч нааргийн хүүхдүүд гараад ирсэн. Та нар одоо гарах газар байхгүй гэж даналдсан билээ нэг зандаа хөгийн хөлч тийм ээ. Тийм учраас одоо ийм зөв санаатай үйл санаандаа үнэнч тийм үү тууштай хазаашгүй хүмүүс байдаг шүү. Тийм учраас бол та бүхэн аль болохоор зөвийг олж харах хэрэгтэй. Сая нэг юм болтгах яриагаа энэгээр жаргаач гэж бодоод ийм болтгийн танаас асуух гэдэг. Энэ сая нөгөө нэг Их Британий Лондонгийн сонд нөгөө нэг Таймс сонд юм биш гарлаа шүү дээ. Араас нь Баццэг гээд гадаад харилцааны сайд нэг юм бичиж тавьчихлаа шүү дээ. Тэгээ энэ яг юу гэж харагдчих. Нөгөө элбэг дөржиж урваад цухтаагаад Монголыг дэлхийгээр нэг харлуулад яваад байна гэж яриад дүрстэй эднэр чинь. Энэ байна шүү дээ. Гадаад яамны сайд ийм хариуцлага мэдээлэл хийхгүй. Гадаад яамны сайд бол баримттай ярьж байгаа хэрэг. Тийм тий. Би бол тэгж бодож. Гадаад яамд бол бүр даже баталгаатай мэдээлэл юм. Тийм учраас энэ бол бодиттой мэдээлэл дээр тулгуурлаж гадаад яамны сайд хүнштэй. Зүгээр хүн хэлэхгүй. Энэ ямар нэгэн өсвөрс асуудал биш. Би бол Батцгийн дээр бол багсан. Тэг энэ бол эх орноос оруулсан явдал шүү. Үнэн шүү дээ. Тэгэж ингэж маяглаж энэ тэнд мэдээлэл өгсөн эсгэн мэддэхгүй ийм юм хийжсэн дорвол зүгээр л дандаа их сурвалжин засгийн газар гэсэн байгаа шүү дээ. Тэгээд хариуцлага засгийн газар гэсэн мэт. Хариуцлага хөлөөгөө явах хэрэгтэй шүү дээ. Тийм тэгээд тэрийг харин яач гэж бодсон. Тэгээ ийм байгаамаа хүмүүсээ тэрнээс анх би нөгөө нэг ChatGPT-гээр орчуулахгүй юу. Тэгээд тэрнийхээ талын тавьж агаад бичээд юм тавьсан чинь л худлаа гүжирдлээ энэ тэргээл. Тэгэхээр энэ ийм үнэн бодит юм байгаамаа. Тэгээд бид нар энэний тухай л ойлгочих юмсан нэг жоохон мэдчих юмсан гэдэг. Тэгээд ахыхаа номын өргөнд суугаад гээд цаг нарын бараад байдаг шүү дээ хүмүүс нэг жоохон юм ойлгоод авчвал. За тэгээд өнөөдөр үгэн жаргаж хэлэхэд би лохо зугаа чойномгоо гэсэн цөөхөн хэдэн хүнээрээ мөнхөд харгаж явна. Эдний улбаа бол мөнхийн гайхам шиг зүгээр очихын байлч. Үнэхээр мөнхийн гайхам шиг гэдэг бол ховор ийм хүмүүс олон төрдөггүй. Ханаа нэг ханагуд тусч ашиг борлогч гэдэг тэр нэг мөр хилээд саяныхаа өгнөттэй. Тэг өөрийн буруу бус руу бууж хөрөөлөн гавьяг юм чинь бүлөө ашиг борлогч гар харамхаа алдар борлогч нүүр харамхаа. Царол ухаан хэлөө сайн нөхөр гэж үгүй Монгол хэлэнгээс л муухай байсан гэж үгүй. Хатамжилж бол хамах тустай, ариун бол амин тустай. За ингэж аргаж. За тэг ингэж аргаж. За яллаа. Тэгээд дараагийн лав гараг дэргээ болцгоо.